Сайн байцгаана уу? Намайг Үлзий жаргалын мөнх зул гэдэг 2 хүүхдийн ээж байна. Тэгээ өнөөдөр та бүхэнтэйгээ өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн бор хоолнд оруулсан талаарх туршлагаа хуваалцаж байгаадаа баяртай байна. За миний хувьд бол хүүхдүүдээ анх бор хоолнд оруулахад нь бол шууд бантаа өгөөгүй. Танилцуулга хүнсний жагсаалтыг ингээд гаргачаад хуваарийнхаа дагуу ингээд хоолж исэн. Тэгээд эхний өдөр одоо ингээд шүлэг танилцуулахаар бол би булууны ясаараа шүлээ гаргаад тий дараагийн одоо 3 өдөр нь брокколи, дараагийн 3 өдөр нь луван, дараагийнхт нь овёц гэдэг юм уу. Иймэрхүү дараалалаар ингээд хүүхдүүдэд бор хоолнд оруулж исэн. Тэгээ энэ маань одоо ингээд хуваар гаргачаар надад одоо юу өгөх вэ хүүхдтэй гэдэг тэр санаа зовнилтыг одоо багасгадаг. Тэгээд бас нөгөө бид нар чинь шимт хижээлтэй зүйлтэй эрдэс баялагаар баялаг хоол хүнсийг одоо өгөх гэж хичээдэг. Тэгээд тэрийг маань бас ингээд одоо орлуулж дөхөн болгож өгдөг байсан. Тийм учраас одоо шинэхэн залуу аав ээжүүдээ хэлэхэд шинэ хичээлээр баялаг хоол хүнсээр хүүхдээ бор хоолнд оруулаарэ гэж зөвлөж байна.